Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаа нэгэн стартап бизнес хэрхэн амжилтанд хүрсэн тухай Таиландын кино ярьж өгье. Энэ киноны нэр нь Галзуу Unicorn. Супер амжилтанд хүрсэн стартап бизнесийг Unicorn буюу ганц эвэрт гэж нэрлэдэг ажээ. За ингээд кинонд оръё. 2015 онд Санти хэмээх нэгэн залуу элсний уурхай дээр ажиллаж байгаагаар кино маань эхэлнэ. Санти бол Таиландын хятад буюу тай болон хятад хэлээр ярьдаг залуу. Уурхайд ажиллаж элс олборлохын зэрэгцээ элсний уурхай эзэнт хаяа орчуулга хийж жаахан мөнгө олно. Нэгэн удаа Канин группийн төлөөлөгч гэх нэг залуу 1 тонн элсийг 200 баатаар авах санал тавихад элсний уурхай эзэн эдгээр мөнгөний шуналтангуудын хэлсэн үнээр өгөхгүй гэж уурлаад Канин группийн төлөөлөгчийн нэрийн утсыг базаад шийддэг. Санти нэг удаа ажилд хараад дэлгүүр орж ээжийнхэн дуртай печенийг 250 баатаар аваад ээжийнхэн байгаа нутаг руу хөргүүлэх гэж шуудангийн газар очино. Тэгтэл ачааны мөнгө нь 60 баат гардаг. 450 г ачаанд. Тэгээд печенээсээ 10 баатыг сугалж гаргаж ирээд үлдсэнийг нь одоо хэд болох уу гэсэнд 50 баат гэдэг. Тэгээд дахиад хэдийг сугалж аваад одоо хэд болох вэ? Надад ердөө 30 баат байна гэхэд шуудангийн хүн чи хоосон хайрцаг явуулсан ч 50 баат болно. Эхлэх үнэ нь 50 баат юм гэдэг. Ингээд печенэж явуулж чадалгүй гадуур алхаж байтал Канин группийн эзэн Канин лекц уншина гэсэн зарыг олж хараад очдог. Канин группийн эзэн ярихдаа би 25 наснда хийж байсан ажлаа орхиод Таиландын анхны бизнес сонин хийсэн. Дараа нь цементийн бизнес, үл хөдлөх хөрөнгө болон зочид буудлуудын бизнест орсон. Би ер нь бизнесийн боломжийг олж харангуйтаа төрүүлж тэр бизнесийг хийхийг зордгоо. Учир нь асуудал байна гэвэл тэнд шийдэл гаргаж мөнгө олох боломж байдгаа гэдэг. Ингээд Санти түүнээс мөнгө хаана байдаг вэ? Би хаанаас мөнгөтэй болох уу гэж асуудаг. Тэгтэл Канин мөнгө агаар дээр байгаа. Түүнийг олж харж байна уугүй юу гэдэг бол гол учир наа гэж хэлдэг. Тэгээд Канин надад хэрэгтэй амийг надад санал болгоул надаас мөнгө авч болно гэдэг. Тэгэхээр нөгөө үзэж байгаа хүмүүсийн дундаас Санти та нэлээд удаан зогслоо танд сандал хэрэгтэй байгаа гэтэл надад саналаа хэдээр зарах уу гэж асууна. 10,000 баат Санти хэлэхэд өөр үн санал болох хүмүүс байна уу гэж заалнаас асуухад өөр хүмүүс 8,000, 5,000 их мэд үн хэлдэг. Тэгээд үүнийг хараад Канин зах зээлийн зарчмыг би та нарт харууллаа. Зарах зүйл чинь олон хүнд байх тусам үнэ нь буурч байна гэдэг. Ингээд Санти тэгвэл би энэ дэлхийн бүх саналыг эзэмшдэг байвал би өөрөө үнэ тогтоож болох юм байна гэдэг. Энэ үед Канин түүнээс нэр чинь хэн гэдэг вэ гэж асуухад Санти нэрээ түүнд хэлнэ. Ингээд лекц дууссаны дараа Санти элсний уурхай эзэн дээр очиод та өөрийн уурхайгаа өгөж байгаа морьшиг гэж хэлсэн. Гэтэл надад түүнийг аврах санаа байна. Та надад гэхдээ энэ бодож байгаа зүйл маань амжилттай болвол мөнгө өгнө гэж амлах хэрэгтэй гэдэг. Нөгөө арга нь болохоор тэр хавьд байдаг бүх 9 элсний уурхай эзэнтэй хилцээр хийгээд Канин групп элснээсээ 1 тонныг нь 400 баатаар худалдах гэрээ хийдэг. Ингээд Сантид элсний уурхай эзэн 50,000 баат шагнал болгож өгөөд маргаашнаас чамааг уурхай менежер тавилаа гэдэг. Энэ үед Санти мөнгийг жинлүүр дээр грамлаж үзээд 50 г мөнгө гэдэг. Тэгээд эзнээсээ та надад хэсэг мөнгө өгч болох уу? Би мөнгө их олон бизнес хийх гэсэн юм гэдэг. Эзэн нь одоогийн залуучууд их аппетиттай юм а гэхэд Санти би ядуу хүн болохоор их аппетиттай байгаа юм а. Би бол хятад хэл хүүхдүүдэд заадаг ядуу бүсгүйн 2 хүүгийн том нь бөгөөд өмсөг хуталж байхгүй өлсгөөрөө айн модонд очиж чавхаа шувуу харуулж иддэг байсан. Ганц цаддаг үе маань Крисмсийн баяр байсан. Гэтэл Крисмсийн баяраар эздэг тэдгээр хоолнууд нь бусдын эдхийг хүсэлгүй хандивлсан хоол байсан гэдгийг мэдээд миний уур маш их хүрсэн. Яагаад би ядуу байх ёстой юм? Ингэж ярихт нь эзэн нь чамд хэр их мөнгө хэрэгтэй юм гэхэд 1 кг гэдэг. Энэ нь 1 сая баат гэсэн үг. Эзэн нь түүнд 1 сая баат өгөөд Санти чи бол ухаантай хүн. Нэг болжмрын үдийг зулгаах, нэг дахианы үдийг зумлах хоёр яг ижил хугацаа зарцуулдаг боловч
дахиад илүү махтай сайн бодоорой гэж хэлнэ. Ингээд тэрээр Бангкок хотноо ирээд нэгэн дээврийн өрөө хөслөн сууна. Мөн аяллаа агентлагт гайд хийж эхэлнэ. Тэрээр аялагчдад зориулж төрөл бүрийн үйлчлэгийг хийж тех тоолондоо авсан мөнгөө жин дээрээ грамлаж үзнэ. Нэгэн удаа гадны баян жуулчдад хаус зардаг үл хөдлөгийн зуучтай танилцсан. Түүнийг Жимиг их бөгөөд хогийн цэгийн хажууд барьсан 40 хаусаа Сантид үзүүлэхэд Санти бэлэн мөнгөөр сая баатаар бүгдийг нь авъя гэхэд нөгөөх нь зөвшөөрдөг. Ингээд нэгийг нь 500 мянган баатаар зарагддаг гэх тэр 40 өрөөг авснаар Санти 20 сая бааттай болох зорилго тавина. Тэрээр нэгэн баян хятад жуулчинд үйлчилж эхэлдэг. Нөгөө апартментаа зарчих санаатай үгэн дунд хавчуулах боловч баян нь тоохгүй. Бити тэр хачин апартментаа яриад бай гэж дургуутсаж нэгэн тай хүүхэндээ ярих яриагаа орчуулдаг. Нөгөө баян 0 орох хооронд хүүхэн нь Сантигаас чи гараад надад нэг уруулын бодог олоод ирээч. Би уруулын бодоггүй тун муухай харагдана. Би чамд байраа зарах чинь тус олно гэдэг. Надад намайг биеийн үнэлэгч шиг биш, леди бой шиг биш харагдуулахаар уруулын бодог олоод ирэхэд тэр нь юу гэсэн үг вэ гэхэд зүгээр гараад хамгийн хөөрхөн хүүхнээс уруулын бодог аваад ирээ гин. Санти гараад хайж яваад нэгэн хөөрхөн хүүхөө олоод уруулын бодгийг нь 3000 баатаар худалдаж авдаг. Ингэхдээ 1000 баат төрүүлж өгөөд орой буудалд нь 2000 баатаа аваачж өгнө гэж тохирдог. Тэгээд нөгөө баян хятад тай хүүхөө хоёртоо орчуулах хийгээд явж байхад баян хятад нь чи зарах гэж байгаа байшингаа үзүүл гэхэд зургийг нь үзүүлтэл тэнгээ над байшингууд чинь хогийн дахин боловсруулалтын хажууд баригдсан муухай үнэртэй хинч авахгүй гэдэг. Гэхдээ хятад Сантид нэрийн хуудасаа өгөөд эх 7 хоногт би төрсөн өдрөө хийх гэж байгаа. Миний найзууд бүгд үл хөдлөхөд хөрөнгө оруулах дуртай. Чи ирээрэй гэдэг. Ингээд нөгөө хоёртоо өглөө болтол орчуулга хийж өгөөд өглөө нөгөө буудалд ирээд уруулын бодгны бүсгүйг хайсан боловч буудлаасаа гараад явцсан байдаг. 7 хоногийн дараа Санти Шанхай руу баяны төрсөн өдөрт очино. Маш тансаг төрсөн өдрийн баярт очиход Кани группийн эзэн Канита таардаг. Төрсөн өдрийн баярт очингуудаа баян хятадуудад байраа санал болгох гэж үдсэн боловч нөгөөдөл нэг тоохгүй. Санти маш их арх ууснаар тасардаг. Ингээд маргааш өглөөнөөс ирээд нөгөө хятад руу утастал одоо хүртэл манай гэрт байгаа бол нохооны маань нэдүрийг Шинжээн рүү шуудангаар явуулах. Би Шинжээн явж байна гэдэг. Шуудан дээр очиод ачаагаа явуулах гэтэл 5 юан болно гэж хэлдэг. Санти маш их гайхсан. Санти буцаад Тайланд нисэхэд онгоцонд ортол түүний билетийг Канийн веб судлаар солиод хажуудаа суулгасан байдаг. Кани Сантигаас чи миний ажилтан болох уу гэж асуухад Санти би хэн нэгэнд ажиллаа гэхэд нэгдүгээр игнээ зогсож чадахгүй. Би баян болмоор байна гэхэд Кани яаж баян болох юм бэ гэсэн Санти би өнөөдөр нэг бизнесийн боломж харлаа гэдэг. Чи надад тэр санаагаа хэлэх үү гэхэд Санти би тэгвэл нэгдүгээр игнээ зогсож чадахгүй шүү дээ гэхэд Кани чиний өчигдрийн зарах гэдсэн 40 апартментыг чинь би бүгдийг нь худалдаж авъя. Хэрэг дурлсны төлбөр гэд бодчих гэдэг. Санти Тайландад ачааны доод лимит 50 баатаас эхэлж байна. Хятадд 25 баатаас эхэлж байна. Би хятадын шуудангийн компанитай хамтарч Тайландын ачааны төлбөрийг бууруулна гэдэг. Хүргэлтийн үн буурснаар хүмүүс онлайн худалдаа хийж тэр хэрээрээ зах зээл томорсоор байна гэдэг. Тэгээ Санти Канинаас та надтай хамтарч нэгдүгээр игнээ зогсмоор байна уу гэхэд Санти Кани чи баян болно гэж хэр хэмжээний мөнгийг ярьж байна да гэхэд Санти 100 сая байхад миний үлдсэн амьдралд хүрэлцэн гэж бодож байна гэдэг. Гэтэл Кани өөдөөс нь чиний дөнгөж сая ярьсан бизнес бол 10 тэрбумын баатын бизнес байна гэдэг. Ингээд тэр хоёр хамтархаар болж гар барьдаг. За ингээд нэгдүгээр анги төгслөө. Хоёрдугаар анги 2014 онд Санти өөрийн эрэгтэй дүү болон найзуудын хамт нэгэн дэлгүүрийн гадаа зодон хийгээд Сантиг зодуулж байтал дүүн заазуур гаргаж ирээд Сантиг зодож байсан хүний гарыг тусчдаг. Ингээд цагдаад баригдаад хин заазуураар хүн зогсон гэд асуудал Санти дүүгээ өмөрөөд өмнөөс нь би хийсэн гэж хэлдэг. Шоронд ороод байж байтал тэднийг багдан ээжтэй нь хаяад явсан аав нь батлан даалтын мөнгийг нөгөө суллуулсан байдаг. Тэгээд цагдаагийн газараас гарч ирээд аав нь Сантиг машины хамар дээр толгоогоор нь дараад чиний ээж чинь авраач гэд ярьсан. Гэхдээ намайг үнгүү туслана гэж битгий бодоорой. Чи надад төлбөрөө төлөхийн тулд элсний уурхай дээр ажиллана. Чи бол зүгээр нэг муу хог новшноос дор амтан гэж доромжилдог.
Энэ ааваасаа сонссон үг түүний хөдөлгөгч хүч болж хэцүү үед бүгдээ ганцаараа хийх хүч өгдөг болжээ. Ингээд 2017 онд Санти Канин нар Хятадын шуудан хүргэлтийн Easy компанитай хамтран ажиллахаар тэднийг урьсан ба урьсан зочдын бүрэлдэхүүнд нөгөө уруулын бодог худалдан авч байсан Xiaoyu бүсгүй байдаг. Xiaoyu Easy Group-ийн судалгааны хэлтсийн ажлаар ирсэн. Xiaoyu түүнийг танингуудаа нэрийн утсаа өгөхөө болж орхиод яваад өгдөг. Хятадын төлөөлөгчдөд зах зээлээ таниулах зорилгоор шуудангийн газруудыг үзүүлдэг. Гэхдээ нэг асуудал нь Хятадын төлөөлөгч нарт үзүүлэх гэж зориудаар шуудангийн үүдэнд очирч байгаа хүмүүсийг Санти хүссэн байдаг. Санти мөн зочдыг дагуулж Канин группийн агуулгыг үзүүлдэг. Ингээд Хятадын төлөөлөгчд болон Канин групп Сантигийн хүмүүс хуралд сууж нөхцөл байдлыг Easy Group-ийн Хятад эзэнтэй танилцуулах хурлын үеэр Канин Сантиг бэлэн гомингийн түүхээ ярьж өгөхийг хүсдэг. Энэ түүхээ ярихдаа Санти би ууланд амьдардаг маш ядуу гэр бүлээс гаралтай хүн. Сард эздэг хамгийн амттай хүнс нь бэлэн гомин байсан гэдэг. 7 бат цуглуулж байгаад ууланд ирсэн худалдаачнаас авч эздэг бэлэн гомин нь нэг удаа хотоороо дэлгүүрээс авах гэтэл 5 бат байжээ. Ууланд амьдардаг бид илүү ядуу байхад яагаад бүтээгдэхүүн нь тэнд илүү үнэтэй байгаа юм бэ? Ингээд бодохоор хамгийн гол учир нь логистик буюу ачаа тээврийн нөхцөл байдлаас болоод бид илүү үнэтэй зүйл хүртээд байна. Миний мөрөөдөл бол хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс ижил үнээр бүтээгдэхүүнээ авч байгаасаа гэж хүсэж байна гэж ярьдаг. Энэ түүхээ ярьсны дараа Easy-гийн Хятад захирал хамтран ажиллахад болохгүй зүйл алга. Хуулийн асуудлуудаа хэлэлцээ хийж Xiaoyu та түр хүлээгээрэй. Би нэг зах зээлийн байдлыг тодруулах хэрэгтэй байна гэд шийдвэрийг хойшлуулдаг. Оройн Хятадын төлөөлөгч нар мөрөөдөө тоглоомын газар Сантигаар замчлуулж ороод Xiaoyu Сантиг өдөр үзүүлсэн ачаа хүргэлтийн шуудангийн газарт хүмүүс бүгд ижил хайрцагнууд барьсан байсан. Бидэнд үзүүлэх гэж хүмүүс хүссэн үү гэж асуудаг. Баригдчихсан талаараа Канинд хэлэхэд ийм юмаа баригдахгүй хийх ёстой байсан юм гэж хэлээд Xiaoyu-гийн шийдвэрийг өөрчлөх гээд 5 сая баатын чек бичиж өгдөг. Тэгээд гэрээ зурагдсны дараа түүнийг санхүүгийн даргаар тавих болно гэж хэлгээдэг. Энэ үед дүүгийнх нь найз уцтаад дүүчин цагдаад баригдсан яаралтай эргэж Сантиг дууддаг. Дүүгээ батлан даалтаар суллаад дүүдээ мөнгө өгөөд сургуульд сур. Ээжийг харж бай гэхэд дүү нь хин нэгэн шиг мөнгө өгөөд бүх юмыг шийднэ гэдэг хүн болжээ. Яг аав шиг байна гэдэг. Ингээд өгсөн мөнгийг нь шийдчихэд орхиод явдаг. Санти буцаад Бангкокд иртэл Xiaoyu өөрийн биеэр шуудангийн газруудыг шалгаж явж байхдаа таарад Санти би чамд тавих санал байна гэж хэлээд яг карманаасаа нөгөө Канины өгсөн мөнгийг гаргаж ирэх гэж байснаа болоод газар сүгдэж суугаад уучлаарай. Би хүмүүсийг хөлсөлж явуулсан юм аа. Би энэ алдаагаа дахид давтахгүй. Надад дахин нэгэн боломж олгооч гэдэг. Гэтэл Xiaoyu чи худлаа ярьсан. Нэг удаа ч гэсэн худлаа ярьлаа гэхэд тэр чинь уучлал гууснаар зүг болно гэж байхгүйгээд явдаг. Ингээд дараа өдөр нь Санти Канид би хийх юмаа хийсэн. Бид нар гэрээ байгуулах нь тодорхой гэж хэлэхэд Кани би энд бүх юмаа чиний хэлсэн үгэнд даатахад явах уу гэхэд Санти би бас бүх юмаа тавьж байна гэхэд чиний бүх юм миний бүх юм ялгаатай гэж хэлнэ. Ингээд хурал эхэлж Easy Group Канин групптэй хамтарч ажиллах болсон талаараа хэлнэ. Баяраа тэмдэглэж эхэллээ. Баяр дээр Санти Канинд та миний байшингуудыг худалдаж авсан 19 саяар би бүх мөнгөө тавьсан гэтэл Канин тэр чинь улам өснө гэж хэлдэг. Канин 30 саяыг оруулсан юм байна. Таны хэлсэн шиг 10 тэрбумын бизнес болвол би 1.9 тэрбум та 3 тэрбумыг авах юм байна гэдэг. Easy Group 51%-ийг Таиландын тал 49%-ийг авсан юм байна. Тий Канины өгсөн цагийг зүүж хамтдаа хундах тулганд Санти согтчихсон тамхи татах гэж зогсоол дээр гал хаагаад явж байтал нэг залуу түүнд гал өгдөг. Тэр залуутай Санти өнөөдөр миний баярын өдөр болж байна. Би ядуу өссөн. Хаяа харах идэж ам зогоож байсан гэд ярьж гардаг. Тэгээд Канин группийн эзэн бол миний маш хүндэтгдэг хүн. Түүний нууц амаг нь гихтэл маш хөөрхөн модель шиг гэд ярьж гарна. Гэтэл ярьж байсан залуу нь босоод явсны дараа хажууд нь байсан хүн ирээд би чамд охин өгöd байх чинь чи харахгүй юм аа. Саяны ярьж байсан хүн чинь Канины хүү шүү дээ гэдэг. Ингээд маргааш нь болж Хятад төлөөлөгч нар буцахаар болдог. Энэ үед Санти Xiaoyu-гаас холбоо барих дугаараа өгөөч. Би чамайг сонирхоод байгаа гэж хэлэхэд Xiaoyu найз залуутай гэдгийг хэлээд өөрийн найз залуутай авахулсан зургаа үзүүлээд бидэнд шанс байхгүй гэдэг. Тэгээ Xiaoyu ажлаас бусад тохиолдолд над руу битгий бичээрээгээд дугаараа өгнө.
Санти нутаг руугаа явж аавынхаа гэрт очино. Тэрээр аавдаа 1 сая баат өгөөд ээжийнхээ амьдарч байгаа байшингаа авмаар байна гэдэг. Аавынхын эзэмшлийн байшинд ээжтэйгээ дүүтэйгээ амьдарч байсан бөгөөд байшингийн үнэ нь бараг 500 мянган баат хүрэхгүй боловч Санти 1 сая баат өгөөд байшингийн мөнгө болоод надад үзүүлж байсан тусламжийг чинь хариу гэж хэллээ. Нэг өдөр Санти нээлттэй хийх гэж бус салбар дээр барилгын ажилтнанд туслаад байж байтал ши аюугаас дуудлага ирж Кани өөрийн хувиа өсгсөн талаар мэдээлэл ирдэг. Санти өөрийнх нь хувь 19 хэвээрээ байгаа үстэй гэхэд Кани нэр 1 тэрбумыг оруулсан. Чиний хувь 1.9% болсон гэдэг. Өнөөдөр хэвлэлийн баг хурлаа хийж байгаа гин чамайг мэдж байгаа байх гэж залгаж байна гэдэг. Ингээд Санти хэвлэлийн баг хурал дээр нэрэхэд Easy Group 51%, Кани Group 47%, Санти Logistics 1.9% гэж зарладаг. Easy Group-ийн Таиланд дахь салбарыг Кен буюу Канины хүү толгойлохоор болсон байдаг. 2 дугаар анги төгсөн. 3 дугаар анги. Кен даав нь түүнийг Easy-гийн бизнесийн саналыг тавихад хүн нөгөө Санти яах юм гэдэг. Тэр үед Кани би угаасаа түүнд санал тавих бодлого байсан гэж хэлнэ. Санти уурласаар тайзан дээр очиход Канин энд элдв өмнө үүсгэхэд яах вэ гэд өөр өрөөнд ороод чи судалгааны багийг хулигдсан учраас чамайг захирлаар тавих боломжгүй байсан гэж хэлнэ. Санти чи угаасаа миний бизнесийг булан авахын тулд бүхнийг хийсэн гэхэд Кани би чиний санааг худалдаж аваа бидтэй гэдэг. Тэгээд чи манай айл жилтсэд ажиллаж болно шүү. Би чамайг ажилд авахдаа дуртай байна гэхэд Санти би чиний доор ажиллахгүй чамаас 10 дахин том компани байгуулна гэдгийг амлая гэдэг. Гэтэл Кани өөдөөс нь чамайг харъя. Би чамайг ялаанаас илүү гарч чадна гэдэгт итгэхгүй байна гэдэг. Санти шууд гараад Шиаю руу уцтана. Би өөрийн компанийг байгуулж байна. Надад техникийн хүмүүс хэрэгтэй гэдэг. Гэтэл Шиаю чи өөрөө тэдэнтэй ярилцахын тулд Хятадд хурж ирэх хэрэгтэй гэдэг. Ингээд Санти Шанхай яваад хуучин Easy-д ажиллаж байгаад Michio гэдэг стартапад ажиллахаар гарсан нэгэн IT-ийн хүнтэй уулзахаар болно. Тэр хүн нь Liu Ruiji гэх нэгэн бөгөөд Сантигийн хүлээгээд сууж байсан хоолны газар ирээд чи хүргэлтийн компани байгуулах гэж байгаа юм байна. Өөр юу байна гэхэд Санти би өөрөө гүйцэтгэх захирал нь болоод хөрөнгө оруулалт зэргийг татах болно. Чи техник хариуцсан захирал болно. Би чамд системээ бий болгох 6 сарын хугацаа өгнө гэхэд Liu надад 3 сар л хэрэгтэй гэдэг. Энэ үед Санти баярлаад надад яг л чам шиг хүн хэрэгтэй гэхэд Liu би чамтай хамтрана гэж яагаад бодоод байгаа юм? Яагаад шуудан хүргэлтийн компани байгуулах гээд байгаа юм гэхэд Таиландд хурдан хүргэлтийн компани маш их хэрэгтэй. Би ууланд өссөн гэж цааш нь ярих гэтэл чи Канитай хамтарч байгуулах гэж үзээд Кани түүний хүү хоёрт хөлөгтүүлэн хөөгдсөн гэж сонссон. Шиаю надад бүгдийг нь ярьсан. Яагаад би чамтай хамтрах хэрэгтэй юм? Тэрийг хэлэхэд чи бол том далаагаас загас олохдоо мэрэгжлийн хүн. Чиний стартапыг томчууд дээрэндэж авсан. Би чамайг найдвартай онгоцон дээр суулгах болно гэхэд Liu чам шиг тэнийг стартапыг удирсдаггүй юм. Чи костюм өмсөд хүрээд ирсэн байна. Чи өөрийнхөө жижиг хайрцагт гатсан хүн байна гэдэг. Тэгээд явах хэвтэн Санти яарах юм юу байгаа юм? Чи Таиландд ирээд нөхцөл байдлыг үз. Би чамд плед авчихсан гэхэд Liu надад плед байгаа. Кани Group надтай уулзахаар болсон. Эх 7 хоногт уулзна гэд орхиод явчихдаг. Араас нь Санти гарч ирээд ядаж хэдэн өдөр ирнэ гэдгийг хэлээч гэд үлддэг. Энэ үеэр Шиаю найз залуутайгаа хурмын хувцас өмсөж үзээд гадуур гараад гэртээ ирдэг. Гэтэл гадаа хаалган дээр нь Шиаюгийн аавын үрийн нэхэмжлийг бичсэн хуудас наасан байлаа. Аав нь 20 гаруй сая юаны өртөө болсон байдаг. Liu Ruiji дараа 7 хоногт нь Кани Group дээр ирэхдээ дөнгөж таксинаас буухад Санти гадаа нь хүлээж байгаад цаанаас гүйжрээд надтай хурдхан уулзчих. Би чамайг нэгтгэхээс эхлүүлээд өдөр бүр ирэх нү гэд хүлээлээ гин. Тэгээд цүнхтэй мөнгө үзүүлээд би чамд 10 сая бэлдсэн. Яг чиний технологи бүтээхэд зарцуулах мөнгөд баахан доллар үзүүлдэг. Ruiji түүнийг орхиод Канин руу орно. Кен түүнийг цаагаар дайлахад зэхгээд Ruiji чи хурдхан шиг яагаад экспресс хүргэлтийн бизнес хийхээ байгаа юм бэ гэдгээ хийл гэж асуудаг. Кен хариуд нь интернет худалдаа өргөжж байна. Phoenix буюу өрсөлдөгч нь Nasdaq-ийн бирж дээр гарч байна. Малийн Азийн зах зээлд өргөжж байна. Энэ бизнес уламжлал өргөжих орон зай байна гэж харж байна гэдэг. Эдгээр өгнүүд нь Сантигийн өгнүүд байсан. Ингээд Ruiji Кенийг орхиод гараад ирдэг. Гарч ирээд Сантигийн машинд цугаад нисэх буудлын руу явна гэдэг. Энэ хоорондох зам бол Сантигийн Ruiji-г уруулж авах хугацаа байсан бөгөөд Санти түүнийг аваад нисэх буудал явхаас
өөр замаар маш хурдтайгаар явдаг. Тэгээ зогсохгүй нөгөө мөгөө доллороо базаж байгаад цонхоор шидэж гардаг. Чи бит хоёрыг энд цагаан урж байхад бидний олох байсан мөн ингэж өргөдөж байна гэд мөнгөө базаад цонхоор шидсээр л байдаг. 5-6 удаа мөнгө базаж шидсэний дараа хоёулаа компаниа 50-50% хувааж эзэмшинэ. Бүх технологийн оюуны өмч чан дээр бүртгэгдэнэ гэд үргэлжлүүлэн мөнгөө цацсаар л байна. Энэ үед Рүүжи инээгээд чи өстой галзуу навш юм аа. Оюуны өмч компани дээр бүртгэгдэнэ. Тэхгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Чи бүх ажиллагааг явуулах болохоор 70% чинийх, 30% минийхээр тохирё гэдэг. Ингэхэн дахиад компани булаалахаас дээр гэдэг. Санти гайхаад харж байх хооронд нь Рүүжи чи чинь тэнийг юм уу юугаа хараад байгаа? Би чамтай хамтрая гэж байна гэдэг. Тэгээд Санти Рүүжийг барьж авч унсаж байснаа цүнхээ бариад цацсан мөнгөө түүхээр машинаас буудаг. Рүүжи бас адил. Санти Шаяо руу Рүүжи бит хоёр нэгдэхээр болсон. Танилцуулсанд баярлалаа гэж зураас илгээхэд Шаяо найз залуутайгаа нэгэн хоолны газар болцоод байж байдаг. Санти Рүүжи хоёр бага бүрдүүлэхээр нэгэн хоолны газрын 2 давхарт хүмүүсээ шалгаж авч байдаг. Тэр хоёр компанида CR Express гэж нэр өгсөн байдаг. Рүүжи дөнгөж ярилцсандаа орж ирсэн залуугаас хамгийн сүүлд юу гэж худлаа ярьсан бэ гэж асуудаг. Гэтэл залуу би ер нь худлаа ярьдаг хүн биш л дээ гэж хэлэхэд Рүүжи за болон чи явж болно гэхэд залуу би сүүлийн ажлаасаа хөөгдөхдөө ээжтэй бүтцийн өөрчлөлт болоод намайг гаргасан гэж хэлсэн гэхэд Рүүжи ярилцлага дууссан чи явж болно гэдэг. Яг гайхаад яагаад өөр юм асууж болсонгүй вэ гэхэд Рүүжи наадах чи ердийн тэнэг байна. Худлаа ярьснаас ч ярих чадваргүй байна. Ажил дээр алдаа гарвал наадах чинь биднэрт хэлэх үү гэдэг. Ярилцсанд орсохоор ирсэн дараагийн хүн нь Шаяо байдаг. Тэрээр би санхүү хариуцсан захирал болно. Би бүх юмыг бэлдсэн байгаа. Гэхдээ надад компани хувьцаа хэрэгтэй гэдэг. Рүүжи тийм юм байхгүй гэхэд Санти өөр чинь хэд юм бэ гэж асуудаг. Шаяо 100 сая баат гэдэг. Рүүжи уурлаа тийм байхгүй чамд хувьцаа өгөхгүй гэхэд Санти би чиний хамгийн сүлд хэлсэн худлаа юу вэ гэж асуув. Шаяо би та нараас болоод найз залуудаа худлаа хэлсэн гэдэг. Тэр найз залуудаа хэлэхдээ Санти надад ажлын санал тавьсан. Надад хувьцаа өгнө гэсэн. Намайг санхүү хариуцсан захирал болгоно гэж хэлсэн. Бидний хурам жаахан хойшч болох уу гэж асуудаг. Найз залуу нь чамайг аавынхаа өрний асуудлаас болж санаа зовж байгааг ойлгож байна. Надаас зүгээр мөнгө аваад буцааж өгөхгүй байсан ч болноо. Тэгээ зохицуулж болохгүй юу гэдэг. Чамд эвгүй санагдаад маар буцааж өгөхөд болно штэ гэдэг. Шаяо 20 сая юан штэ би насаараа цалингаараа төлөөч дийлэхгүй. Би хүмүүсийн намайг гол дэгэр гэж нэрлэхээр тоохгүй өнгөрсөн. Би өөрийн гэр бүлийн асуудлыг өөрөө шийдэж болох уу гэд найз залуу нь бид одоо нэг гэр бүл штэ асуудал тулгарсан байхад туслана штэ гэхэд би чамаас мөнгө авчих юм бол шилдэ будаанд орсон хулган шиг л байх болно гэж хэлдэг. Тэд нар надад 5% хувьцаа өгнө гэсэн. Надад 2 жил өгөөч би 2 жил болоод өөрөө дараа тэгээ буцаад ирнэ гэдэг. Намайг хүлээж чадах уу гэж асуув. Тэгээд Санти Рүүжи нараас та нар надад итгэх юм бол 2 жилийн хугацаанд 2 тэрбум баатын хөрөнгөтэй компани бий болгож чадна гэхэд Рүүжи уурсаар байхад Санти зөвшөөрдөг. Санти Шаяогийн 5%, миний 70%-аас гарна. Чиний 30%-д хэн ч хүрэхгүй гэдэг. Ингээд тэр гурав тохирдог. Энэ үед Кен багийнхантайгаа аппликейшн бүтээх явцын талаар хурал хийж байхад Кани орж ирнэ. Тэгээд бусад гишүүдийг гарсны дараа Канины хүү Канинд та Рүүжиг алдсан дуурлах хэрэггүй. Манай багийн IT-ийн хүмүүс MIT төгссөн хүмүүс байгаа гин. За Рүүжигийн IT-ийн баг 8 хүнтэй болоод нэгэн зочд буудлын өрөөнд байрлаж ажиллаа эхэлнэ. Тэгээд одоо бид нар хөрөнгө оруулагч нарт үзүүлэх демо ап хийн гэхэд ажлынх нь хүрээг үзээд нэг нь бид бараг 2-7 хоногт хийх юм байна гэхэд нэг нь 7 хоногт гэхэд амжиж баха гэхэд Рүүжи бид нар 3 хоногт хийх ёстой гэж хэлнэ. За Санти Шаяо 2 хөрөнгө оруулагч нар болохоор Монголынхоор бол соронж шиг сэтгүүлүүд цуглуулад үзэж эхэлнэ. Ингээд тэр хоёр хөрөнгө оруулагч нар болохоор арга хэмжээнүүдэд орж эхэлнэ. Маш олон арга хэмжээнд орж маш олон үнд санал болгосон боловч хөрөнгө оруулагч нар олдохгүй л байлаа. Нэгэн орой Санти Рүүжигийн өрөөнд орсон чинь кофе уугаад ажиллаж байдаг. Чи хэд хоног унтаагүй вэ гэхэд 4 хоног. Яагаад гэхэд Кани удахгүй нээлттэй их гэж байгаа. Гэхэд яаж мэдээвэ гэсэн чамд урилга ирүүлсэн гэдэг. Ингээд Санти Рүүжи Шаяо 3 Эзигийн Таиланд дахь салбарын нээлтэнд очдог. Нээлтэн дээр Сантигийн ээжтэй бичээн хүргүүлэх гэсэн түүхийг ярьж байдаг. Тэгээд Санти руу харж байгаад би тэр найздаа чиний мөрөөдлийг би биелүүлсэн. Энгийн тарифаар дээд зэрэглэлийн хүргэлтийн үйлчлэгийг санал болгож байна гэдэг.
Тэгээд орон даяар Easy Express-ийн 500 салбар нээж байна гэж хэлнэ. Хамгийн бага үнэ нь 25 баатаар эхэлнэ гэдэг. Манай нөгөөдөлд хөрөнгө оруулагч олдоогүй л байлаа. Энэ үеэр нэг явдал болно. 8 IT-ийн хүмүүсийн нэгнийх нь ээж нь төргөн тусламжаар эмнэлэгт яаралтай хаалганд орохоор болоод Санти машинаараа охиныг хүргэж өгнө. Эргээд зоч буудалтай эртэл Шаяу, Рюжи хоёр хоорондоо хэрэлдэж байхдаа таарад Санти мөн хэрүүлд нь оролцоод байж байтал Шаяугийн утас дуурч хятад хөрөнгө оруулагч Алис Юан онгоцны буудал дээр уулзъя гэж дууддаг. Санти Шаяу хоёр яг машинаар хөдлөх гэж байтал Рюжи араас нь гарч ирээд гуруулаа явдаг. Онгоцны буудлын вип зорчигчдын өрөөнд нөгөө хүн хүлээж байсан ба нөгөө гурийн Санти Шаяу хоёр билет аваад дотгошоо ордог. Хөрөнгө оруулагч Алис хоёр ач дүү нартайгаа явж байсан бөгөөд яг онгоц руугаа орох гээд байж байдаг. 5 минут болно гэж танилцуулах гэтэл компьютер нь гацсан чинь Алис танилцуулах хэрэггүй би танахыг харсан. Easy-тэй өрсөлдөх хэцүү баха. Өнөөдрийн та нарын дуучин шалтгаан бол та нар тэднээс юугаараа өөр юм бэ гэдгийг харах гэсэн юм гэдэг. Гэтэл Санти бодож байгаад бид нар хэрэглэгчдийнхаа гэрийн үдэнд бүтээгдэхүүнийг хүргэж өгөх болно гэдэг. Гэрээс нь ачаагаа авч гэрт нь хүргэж өгөх болно. Цаг агаарын ямар ч нөхцөл байдалд гэсэн. Ингээд Алис наа цаанаа чинь таалагдж байна. Их мөнгө хэрэг болно доо гэдэг. 15 сая доллараар 15%-ийг санал болгоно гэдэг. Тэгээд 15 сая $10 30%-ийг санал болгох уу гэд Алис хэлснээр 3 дугаар анги төгснөө. За энэ хүрээд яг киноны маань дунд хэсэг рүү орж байна. За ингээд үлдсэн ангиудыг бол тун удахгүй ярьж болно. За анхаарал тавьж сонссон та бүхэндээ баярлалаа.